би энх баяр сайдыг төсвийн одоо энэ бодлого болон хөгжлийн бодлого өөрөө хоорондоо юугаараа ялгаатай юм бэ гэдэг ийм асуултыг асуусан. Надад бол их л хэгжүүрхэж дургуутсаж одоо хариулж одоо битээр сошиал дээр нилээд одоо битээр юм мэтгэлцэн явсан. Одоо бол яг ер нь бол миний одоо энэ асуулт зөв байсан юм байна гэдгийг одоо ойлгосон болоо гэж би бодож байгаа. Ягаад тэгэхээр эдийн засгийн байнгын хороод одоо бусад байнгын хороод дээрээ энэ гишүүдийн оруулж байгаа санал нь өөрөө яагаад буруу юм бэ? Яагаад энэ саналыг оруулж болохгүй юм бэ гэж маш их одоо эсэргүүцэж уурсаж одоо бас тайлбар хийж илээ л дээ. Зөв штэ. Би хэлсэн штэ. Жилийн бодлого чинь өөрөө төсвөөсөө юугаараа ялгаатай юм бэ? Одоо гишүүд зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаад тэгээд түүнийгээ санал хураахыг хураагаад, унгахыг унгаагаад, унсан нь эргэж эндээ босоод тэгээд ин замбраагүй юм болдог байхгүй юу? 25 оны жилийн төлөвлөгөөний биелэлт нь 20% та. 26 оныг ч гэсэн тэр хэмжээгээрээ л байна. Яагаад вэ гэхлээр төсөвтөөгөө андуураад маш олон өөрийнхөө тойргийн хөрөнгө оруулалтуудыг оруулдаг байхгүй да. Угаасаа ингэж яваад байна. Тэгээд тэр нь намар батлагдж байгаа төсөвтөөгөө огт уйлдахгүй. Ажлын хэсэг дээр 200 гаруй одоо саналыг хураасан. 50-аадахан санал нь за яах вэ? Одоо найруулгах юм байна. За яах вэ гэд тэгээд ажлын хэсэгт байсан одоо гишүүд нь за минийх чинийх тэр минь энэ минь гэж яагаад гаргасан. За 150 санал бол унсан. Яагаад гэвэл хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль төсвийн одоо энэ Т100 мэзүүгээ шалтгаанаараа хуульд нийцэхгүй байна гэд унсан багхгүй юу. За эргээд эдийн засгийн байнгын хорон дээр яасан бэ гэхлээр бас мөн адилхан дэмжээгүй. За энэ чинь 200-аад саналыг бол төвчээртэй тэгээ саналаа өгөөд суух гишүүд ч гэсэн цөөхөн одоо байлаа. Эдийн засгийн байнгын хорон дээр юу болсон бэ гэхлээр байнгын хорооны дарга нь саналуудаа уншлаа дэмжээгүй гээл саналууд нь унсан. За одоо юу болох вэ гэхлээр бас дахиад энд одоо төвчээртэй байх хүмүүс байх уу байхгүй юу. За Конопа битгий дараараа босгоод өгөөрөө гэсэн одоо орилдон бас дахиад болно штэ болно. Тойргийнхаа асуудлыг хинч ориулахыг хүсэн штэ. Тэгээд яах вэ гэхлээр маш олон саналууд одоо босно. Эргээд одоо асуудлууд нь орно. Тэгээ эн чинь өөрөө эргээд хууль зөрчиж байгаа асуудлууд нь ч гэсэн орчих байхгүй да. Бид нар тэгээд айлын хүүхдийг одоо хэнийг гомдоох вэ гэд нэгнийхээ оруулж байгаа саналыг дэмжиж явж байгаа байхгүй. Тэгээ эн чинь зарчмынхаа хувьд маш буруу. Одоо 200-аад санал хурааж байхаар эдийн засгийн байнгын хорооны дарга нь гүйцэн боловсруулах чиглэлээ аваад тэгээд энэ саналуудаа хуульд нийцүүлээд орж болохгүй асуудлуудаа зүгээр хэний ч санал байсан бэ оруулмааргүй байгаа байхгүй юу. Тэгээ энэ жилийн төлөвлөгөө гэдэг энэ асуудал болцгооё. Биднэрт 2050 гэж байна. 2030 гэж байна. 5 жилийнх байна. 4 жилийнх байна. Бүх төлөвлөгөөнүүд чинь байна штэ. Тэгээ жил болгон 1 жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж тусдаа дахиж ийм асуудал гаргаад тэгээ тэр нь биелдэггүй. Ийм одоо төрийн албан хаагчдын цагийг өрсөн, өөрсдөө хуурсан ийм юм оруулж болохгүй байхгүй. Засгийн газар өөрөө оруулж ирж байгаа асуудлууд нь дархны эмнэлэг, за баян хонгор арханга, баян хонгор шин жинс зам гэ өөрсдөө ингэж оруулах гэж чинь би ч гэсэн алтайг оруулмаар байна шүү дээ. Адилхан шүү дээ. Тэгээ энэ төсвөөсөө юугаар ялгаатай юм? За ажлын хэсэг байнгын хорон дээр 206 санал 2.9 их найт төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт орон нутгийн төсвийг зарцуулах юм санал гаргаж хураагдсан. Шулуухан хэлгээд энэ Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд хөгжлийн бодлого, төлөвлөлт, доктортой өн гэдэг үндсэн хуулийн заалтыг шууд бүдүүлгээр зорчсон. Дараа нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл тусгагдсан зорилтыг тухайн жил хэрэгжүүлэх төсөв санхүүгийн хүсрээ тусгасан төсөл арга хэмжээ бүхий төлөлтийн баримт бичиг байна гэсэн улсын хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн. Дээрээс нь санхүүжилтийн хүүс төрн тодорхой шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцсон, хариуцах эзэнтэй техник эдийн засгийн үндэслэл, зураг төс нь батлагдсан, тухайн жил хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг эренбэлсэн байх гэдэг суур шаардлагыг зөрчсөн. Ийм саналууд хураагдсан. Хууль сануулсан гишүүдэд харамсалтай нь манай их хурлын зарим гишүүд улсын их хурлын бүрэн эрх хуулиас дээгүүр үйлчилдэг гэж тайлбар өгч байна л. Иймд улсын их хурлын бүрэн эрх байгаа. Их хурлын даргын үүрэг байгаа. Та улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, жил бүрийн төсвийг Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн батлах их хурлын бөгөөд
даргын үүрэг байгаа. Энэ хуульд заасан зарчмыг баримтлаагүй, шаардлага хангаагүй хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийн төслийг улсын их хурл хилцэн батлахгүй байх ийм хуультай. Одоо хуулиар биелүүлж жоохон төсөв санхүүгийн сахилга баттай болцгоё. Үнэхээр бүдүүлэг байж боломгүй юм болж шít. Орж ирэл нэг нь 300 тэрбум, нэг нь 500 тэрбум, нэг нь 40 тэрбум, 50 тэрбум гэж нэмээд. Яагаад улсын хөгжлийн бодлогын өмнө төсвийн хүрээ баталтай? Төсвийн хүрээнд бидэрт 2.2 их найдын хөрөнгө оруулалт орон зай байгаа. Одоо бидэнд хүлээгдэж байгаа 3.6 их найдын шилжих хөрөнгө оруулалтууд явагдаж байна. Энийг л бид нар хангахын төлөө явна. 27 онд нэг шинэ хөрөнгө оруулалт хийх боломж орон зай байхгүй төсөвт. Яагаад гэвэл бид нар урсгал зардлаа хэд их нэмсэн. Цалин дэвтгэрийн хэд нэмэлт өөрөө төсвийн хөрөнгө оруулалтын боломжийг хязгаарлалцсан. Тэгэхээр энэ ийм санал байдлыг үүсгэж, ийм хууль зөрчиж, ялангуяа үндсэн хууль зөрчиж, энэ чинь өнгөрсөн 30 жилийн парламентын түүх болоод, хилцүүлэг болоод, улс төрийн намууд 5 намыг хүлээн зөвшөөрөөд үндсэн хуулиа өөрчилсөн байхгүй да. Бүр үндсэн хуулиндаа хөгжлийн бодлого төлөлтийг доктортой байлгая. Улс төрийн намуудаас ангид байлгая. Аль нам сонгуульд ялахаас үл хамааран батлагдсан бодлогоо урт хугацаанд дууштай аль нь хэрэгжүүлээд явъя гэдэг л ийм үндэсний томоохон зөвшөөрөл үндсэн хуулийн одоо өөрчлөлт штэ. Мэргэжлийн байгууллага, судалгааны институтууд бүтгэн бэлдээ жилийн хугацаанд боловсруулалт хийгээд ажиллаад ороод ирсэн зүйлийг нэг гишүүн орж ирээд өөрчилж байгаа байдал. Их усргүй, тодорхойгүй. Ямар нэгэн одоо хуулийн шаардлага хангаагүй, техникийн үндэслэхгүй, дур зоргийн, орон нутгийн хэмжээ шийдэх асуудлуудыг сүүлдээ бүр сумын төвийн доторх инженерийн байгууламж, сумын төвийн эмнэлгийн тоног төхөөрөмж арай хэтэрж байна штэ. Их хурлын гишүүдээ би хууль сануулах үүрэгтэй. Ийм хуулийн зөрчлийг их хурл та бүгд өөрсдөө хийчихэд яаж төрийн байгууллагуудаас засгийн газраас хууль нэгэх юм? Яаж энэ бодлогын хэрэгжлийг шахах юм? Яаж энэ хөгжлийн хөтөлбөр засгийн газрын мөрөөдлөмжийн хэрэгжлийг шахах юм бэ? Нодлон бас ахаа 151. За энэ их хурлын гишүүд бас сая инх хоёр гишүүн хэлж байгаа зөв үү? Инх хоёр сайтай. Бас хамаагүй санал гаргаж болохгүй. Хуультай шүү дээ. Тэг байнгын хорон дээр яагаад хураалгасан юм бэ? Эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо. Дарга нар маань юу хийж исэн бэ? Тэр байнгын хороодын зөвлөхүүд юугаа хийдэг вэ? Хууль зөрчсөн санал хураалтыг хураалгаж болохгүй шүү дээ. Тэгээ одоо 203 санал хураагдсан. Одоо ингээд гишүүдэн дэмжээгүй, битээ дэмжээгүй саналыг дэмжихгүйгээд одоо нөгөө хуулийн цоорхоогоор ч бүгд дэмжигдэнэ. Улс орны төсөв санхүүг ачаал даахгүй. Ийм л болох гэдэг шүү дээ. Энэ Наранбаатар дарга, байнгын хорон дарга, Сэдвэрж дарга тайлбараа хийсэн. Хариуцлагатай байх ёстой шүү дээ. Ямар гаргалгаа байгаа? Энэ хөгжлийн төлөвлөгөөн дээр ирсэн 206 санал ирсэн баха. Төсвийн байнгын хорон дээр бол орж хэлцэгдэхгүй. Эдийн засгийн байнгын хороогоор хэлцэгдсэн. За ажлын хэсэг бол ажиллаад яг хуулийн шаардлага хангасан тэр төсвийн одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд заасан шаардлагыг хангасан эн чинь 64 баха 53 болж байлоо тийм ээ ялгаад за тэгээд шаардлага хангаагүй 160 гаруй байсан. Ингээ хоёр ялгаад эдийн засгийн байнгын хорон дээр оруулж танилцуулсан. Тэгээд эдийн засгийн байнгын хорон дээр зарим нь одоо дэмжигдээ, зарим нь дэмжигдээгүй асуудлууд гарсан. Зүгээр ажлын хэсгийнхний хувьд бол юу гэж бодож байна вөхөр зэрэг эдийн засгийн байнгын хороо руу одоо гүйцэн боловсруулах чиглэл аваад тэгээд тэн дээрээ одоо заавал 206 байх шаардлага байхгүй эргэж үзээд тэртээ рүү хууль зөрчсөн байвал одоо тэднийг үлдээгээд тэгээд тэр шаардлага хангасан 50 хэд байд юм уу 40 хэд байд юм уу тэднийг аваад орж ирээд хураалгасан зөв болов гэсэн ийм л саналтай. Гишүүдэд бол байнгын хорооны хурал дээр хууль сануулсан. Протокол дээр байгаа. За болохгүй байна гэдгийг бол яг холбогдох яамны сайд, инхвэр сайд гишүүдэд удаадараа хэлсэн. За гишүүд бол 5 жилийн одоо хөгжлийн үндсэн чиглэлд орсон ажлууд байгаа. Гишүүн
зарчмын зөрүүтэй санал гаргах хэрэгтэй гэдгээрээ саналаа хураалгая. Тэгээд дэмжихгүй бол байнгын орооны гишүүд мэдгээ. Саналаа бол гаргах хэрэгтэй учраас саналаа хураалгая гэсэн. Энийний дагуу хураалгасан. Тэгэхээр хууль зөрчсөн бас бодлогын мэч баримтуудад зөрчилдсөн саналуудыг хураалгаж болохгүй л дээ. Тамгын газар эдийн засгийн байнгын гаргалгаа бэлд. Энд дээр ямар шийдэл байх юм? Яг мөр зэрэг зөвлөх ажлаа сайн хий та. Хуралдаан даргагчдаа та хууль мэрэгжил арга зүйн тусалцаа үзүүлэх ёстой. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол маш чухал бодлогын баримт бичгээ. Урд нь одоо 30 жил төлөвлөлтгүй явж ирсэн. Төлөвлөгөөтэй болдог, төлөвлөж эхэлдэг, төлөвлөгөөн дээр суурилж төсвөө баталдаг ийм тогтолцоон шилжээд 4-5 жил болж байна. Тийм учраас жилийн төлөвлөгөөн дээр 203 санал гараад ажлын хэсэгт нь бүгдээрээ бие орно гэж одоо нэлээд асуудал болж ороод орохдоо яаж төлөвлөгөө сайжруулах вэ? Улс орныхоо эдийн засаг, нийгмийнхаа нөхцөл байдал, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ард иргэдэд тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгээсээ илүү манай ажлын хэсгийн гишүүд маань сая одоо ажлын гишүүдтэй ярьж байгаагаар илүү одоо юу гэдгийг найзан дундаа тойрогтой гэдэг юм асуудлууд ярьсан юм байна. Засгийн газар ч гэсэн бол үнэхээр орон зай байхгүй багт энэ 203 их найдын саналыг одоо бүгдийг дэмжиж явуучих юм бол үүнийг төсөв тусгах орон зай алгаа, цалин тэтгэвэр нэмэх орон зайгүй болно. Нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, эрүүл мэнд боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалт хийх боломжгүй болно гэсэн байр суурийг одоо ерөнхий сайд, эдийн засаг хөгжлийн сайд, тэргуун шадар сайд бүгд илэрхийлж байна. Тийм болохоор эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг маань дахиж ажиллая. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн бас тодорхой заалтууд зөрчсөн байна. Энд дээр тамгын газар бас мэрэгжил арга зүйн зөвлөгөө тусалцаа үзүүлээ. Сайн ажиллах ёстой, хариуцлагатай байх ёстой. Тийм болохоор энэ асуудлыг одоо энэ 203 санал дэмжсэн санал нь ч одоо унчих, дэмжээгүй санал нь ч босчих тийм эрсдэлтэй болцсон байна өнөөдөр. Тийм болохоор гүйцэн боловсруулж хуулийн хугацаатай 6 сарын 1-ний дотор улсын хөгжлийн жилийн төлөв бид улсын хурлд баталсан ба хуулийн хугацаатай хуулийн хугацаанд нь багтааж гүйцэн боловсруулж нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж ихийг эдийн засгийн байнгын ороо ажлын хэсэгт чиглэл өгье. Энэ олон саналуудаас зэгцлэх хэрэгтэй ёстой.